бол Монгол улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө гэдэг сэдвээр боловсролын докторийн зэргийг хамгаалсан байгаа. Тэгэхээр одоо цаашлаад шинжлэх ухааныхаа докторийг бас хамгаалъя гэж одоо профессор багш, за сургуулийнхаа профессор, доктор багш нартайгаа хамт зөвлөлтөө дэвтмийн ажил дээр ороод ингээд явж байна. За өнөөдөр мэндийг хүргэе та бүхэндээ. За нөгөөдөр бол одоо бүх нийтээр мод тарих өдөр байгаа. Хаврын өрийн сайхан цаг ирж байна. Ингээд миний хувьд нөхдүүдтэйгээ хамт танжингэлтэй сангаараа одоо мод тарина. За энэ өдрөөс өмнө одоо амжаад цуслан дээрээ бас мод тарихаар ирсэн байна. За миний хувьд бол энэ байшингаа миний барьсан 3 дахь байшин. Анхныхаа байшинг 1990 онд 8 дугаар ангид ордог жилдээ хаавтайгаа хамт барьж ирсэн. 2 дахь байшингаа 2006 онд барьсан. За энэ байшингаа 2010 онд бариад ингээд гадна тогтчлт хийгээд мод тариад ингээд байж байна. Ер нь цуслан дээр бол одоо нийтдээ нэг 1000 гаруй хайлаас шар хувайс, за нэг 20-од гацуур, нарс, за хус, за жимсний модноос одоо чацарган өхрийнүүд тарьсан ингээд арчилдаг. За үүний зэрэгцээгээр бас нэг гүзээлцгнээ бас нэг сорт гаргаад хөрсөндөө тассан гадаа задгаа гарт ургадаг ийм сорт гаргаад ингээд сонирхлынхаа дагуу арчилж тордсон юм аа. Хашаага ногоон болох зорилгоор ингээд хайлаас тарьсан. За ингээд зарим газраараа бас нэг хайлаасыг бас нэг амтан нохоо орж ирж гიშгээд ч юм уу зарим нь урахгүй ингээд хоосон цай ингээ гарчдаг. Тэгэхээр энэ зайг өнөөдөр нөхөж байгаа. За ер нь бол мод тарихтаа хөрсөө урчилж бэлддэг, чийгэлдэг. Тэгэхээр өчигдөр их сайхан цас орсон тийм ээ. Тэгээ цас орсон учраас хөрс их сайхан чийгтэй болсон. За энэ нөхөйг бол 3-4 жилийн өмнө бүх чулууг нь одоо цэвэрлээ сайхан бэлдсэн байсан учраас одоо тарихад бол их хэлбэр. За би та бүхэнд харуулъя. Нөхөө ингээд гаргана. Ямар нэгэн чулуу авахгүй дан одоо сайхан шороо учраас ингээд нөх гарахуулуул юм сайхан хэлбэр. Тэгээ энэ нөхөндөө одоо энэ хайлаасаа ингээд суулганаа. Ингээд болчихж байгаа. Тэгээд нэгэ жоох чигжээд өгчин. Ийм маягтай. За энэ бол 2 настай хайлаас авчирч тарилаа. Бусд нь бол нэг 3-4 жил ургаж байгаа. Усталтаасаа шилтгаална, цаг агаараа шилтгаална. Ерөнхийдөө одоо манайх чинь түлээнийхээ үнсийг бас хаашаа хийх үгээд хог болоод агаар бас бохирдуулаад ингээд асуудал болдог. За гэтэл тариаланчд хүнсний ногоо ургуулдаг тийм ээ, мод бот тарьдаг, цэцэг жимс ургуулдаг. Ялангуяа Орсын энэ хүмүүс цэцэрлэгчид үнсийг одоо саарлалт гэж нэрлэдэг. Яг гэвэл үнсэнд кали, кальци, фосфор, за 30 төрлийн эрдэс бодис байдаг. За энэгээрээ бол одоо хөрсийг сэргэжүүлдэг, шимт хижээл өгдөг. За үүний зэрэгцээгээр одоо хортон шавжнаас бас сэргийлдэг. Тийм учраас би одоо энэ түлээнийхээ үнсээр энэ тарьсан гацуураасаа хаврынхаа одоо бордоог ингээ баг зэрэг ингээ хийн. За үнсийг бас усанд найруулад тэгээ тэр усаараа усалж болдог. Тэгээ баг зэрэг хийгээд за төмс тарьж байгаа хүмүүст бол ялангуяа үнс кали ихтэй болохоор одоо төмсний одоо навчийг нь одоо хордон шавжнаас хамгаалах. За мөн төмсийг одоо калигаар бордох ямар ч одоо бордооноос илүү байдаг. Тийм учраас за ингээ хөрсөө сайхан сэргэжүүлээд өгж байгаа үнсээ хийгээд ингээд дараагаар нь сайхан услаад ингээд одоо юугаар ч орлуулахгүй юм сайхан бордоо болт юм аа. Мод тарих юм бол бас насны буян гэдэг ч нэг мод тариул тийм ээ. Тэгэхээр миний хувьд ер нь одоо энэ нийслэл хоттоо, за дүүргийнхаа иргэдийн хурлын байгаль орчин, тогтчлт үйлчилгээний хорооны дарга, за дүүргийн засаг даргаараа ажиллаж хахад ингээд ер нь тооцоолоод үзэхэд бас нэлээд 5000 гаруй бас мод тарьсан байна. Бид Чингэлтэй хайрхан уулаа дүүргийнхаа иргэдийн хурлаар одоо тусгай хамгаалтандаа, орон нутгийнхаа тусгай хамгаалтанд анх авснаас хойш тэндээ одоо маш их сайхан орчин бүрдүүлээд мод тариа жил болгон тэрийг одоо тордоод туслаад ингээ ажилт юм аа. За ингээд нөгөөдөр одоо бүх нийтээр мод тарих өдөр хаврын одоо 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн хагас сайн. За тийм учраас одоо
нийт хотынхоо иргэдийг бас хүүхдүүдтэйгээ хамт гэр бүлээрээ найз нөхдөөрөө ингээ сайхан ойр орчноо тогтчулж сайхан мод тараарай гэж ингэж уриалж байна. Өнөөдөр хамт байсанд баярлалаа. Энэ гихч одоо Монгол улсаас Оросд сууж ирсэн хамгийн анхны элчин сайд. Тийм. Энэ хүний бичсэн ном нь энэ. Москвад элчин сайд байхдаа бичсэн. Монгол жадам гэж байна. Сайн байцгаана уу өглөөний мэнд. За өнөөдрийнхөө ажлын хажуугаар бас нэгэн гоё ажлыг амжуулаад явж байна. Надтай нэг охин холбогдсон байхгүй юу? Facebook-ээр. Тэгсэн чинь яасан гэл тэгсэн. Тэгсэн чинь ийм гоё Монголд анх удаага ийм одоо юу гэх юм те утасны ийм кейсэн дээр өөрөө ч н одоо лого ч юм өөрөө ч дуртай зүйл ингээд товгор үсгээр ингээд бичиж одоо хевлээ тэгээд өгдөг тийм үйлчилгээтэй тийм компани байна л да. Тэгээд яг одоо өөрсдийн гэсэн брэндтэй ч юм өөрсдийн гэсэн одоо бизнестэй хүмүүсийн лого тэгээд өөрсдийн брендинг тэр бүтээгдэхүүний нэр хаяг шошиг энтрийг товгороор одоо бичээд бэлгэлдэг ийм нэг менежментийн тим юу явуулж байгаа юм байна. Эдний компани тэгээд надад холбогдоод надад ийм хөөрхөн утасны кейс бэлгэллээ. Энэ өсгөн нь бол аюу хөөрхөн товгор байгаа юм. Ягаад ийм зураг сонгосон гэхээр би саяхан нэг фитнес тэмдэглэлийн дэвтэр гаргасан. Одоо ингээд зэрцүүлээд харахаар аюу хөөрхөн байгаа байхгүй. Тэгээд өнгө сая кофе ууж Томс кофе ууж суунгаа тэмдэглэлийн дэвтрийг хөтлөд суужлаа. Тэгээд сая нөгөө надад холбогдоод охин маань орж ирээд тэгээд надад ийм гоё юм бэлгэллээ. Тэгээд яг битэр дөнгөж орж ирээ ярилцаа суужсан байхгүй. Тэгээд охинтойгоо танилцъя. Охин гэдэг нь сайн уу? Хин бэлээ? Анаж нь тэгээд. За. Манайх бол ерөнхийдөө онлайн карт гэдэг хэвлэлийн компани байгаа. Тэгээд саяхан Америкаас ийм нэг хатуу гадаргуу дээр бүх төрлийн хатуу гадаргуу дээр товгороор хэвлэдэг эсвэл энгийнээр хэвлэдэг тийм машин оруулж ирээд тэгээд тэрнийхээ хүрээнд анхны ажил болгоод энийг аян явуулж байгаа юм л та. Тэр нь болохоор бүтээснээрээ бахархыг гэдэг нэртэй. Монголд одоо ингээд өөрсдийнхөө юмыг бүтээсэн, өөрсдийн брэндтэй болсон, бизнестэй болсон олон танигдсан тийм гоё юм хийж байгаа, шинэлэг юм хийж байгаа залуучууд зориулсан. Тэгээд эхний ээлжинд бол 10 хүн сонгосон байхгүй. Одоо ламурын холн дээ, смоки анхаа гэд ингээд хүмүүс 10 хүн ингээд сонгосон. Тэрний нэг нь Sweet Kitchen-ийн тэмүүлэн ингээд те. Тэр хүмүүс чинь бүх танигдсан өөр ингэсэн брэндтэй болсон хүмүүс. Тэрнийхэн дагуу ингээд логог нь хэвлээ кейс бэлгэлж байгаа байхгүй манай компаниас. Тэгээд тэрний дунд өөрийн чинь бас онцлоод ингээд юм гоё охид эмэгтэйчүүд зориулсан тренинг фитнес тренинг явуулж байгаа юм байна. Тэгээд энэ дэвтэр надад их таалагдсан байхгүй. Манайхан хүмүүсээ сонгож байхдаа энэ фитнес тренинг бол одоогоор бол Монголд анхных юм шиг үлээ тийм энэ нөгөө нэг дэвтэр нь тренинг тэмдэглэлийн дэвтэр ер нь Монгол байгааг баха. Тийм яг монгол хэл дээр монголчууд зориулсан тийм учраас бас нэг шинээр юм бүтээсэн тийм бүтээлч юу учраас таныг өөрөө чинь онцлмоор санагдаад тэгээд дэвтрийн ингээд зургаад дэвтрийн зургаад тэгээд лого бичгийн товгороор ингээд кейс хийж бэлгэлж байгаамаа. Баярлалаа. Айгу надад бүр айгу гоё таалагдж байна. Энэ тэгээд бас нөгөө нэг хүмүүсийн төрсөн өдрөөр ч юм уу өгөх байдлаар одоо бэлгэний одоо нэг гоё сонголт болж нэр би бодоод байна л та. Тийм ер нь бол их амар байгаа энэ үйлчлэгээ маань хүмүүс онлайнаар шууд юугаа дизайнаа өгөөд иймэрхүү байдлаар хэвлүүлээ гэж хэлчих юм бол манад утасны кейсүүд бүх төрлөөрөө бэлэн байж идэг. Тэгэнгүүт тэрүүгээрээ шууд тэрэн дээр нь хэвлэлчээд бид нөр хүргээд өчтдөг. Урлагийн хүмүүс тэгээд ер нь бол урлаг таартай урлаг дуртай болохоор одоо тий яг өөр юм сатарахгүй ч юм уу яг урлагтаа ингээд зүтгэдэг хүмүүс байна. Аль эсвэл яг өөрсдийнхөө хоббигоор ч юм уу ингээд хажуугаар нь бас иймэрхүү одоо ажил өрнүүлээд ч юм уу иймэрхүү бизнес бизнес ажиллалаа явдаг хүмүүс байна. Би бол яг өөрийнхөө хоббигоор л явж байгаа. Өөрөө бүр айгуу тийм дасгал хийх дуртай бараг л 14 15 настайгаас ихсэлэл дасгал хийгээд ятсан. Тэгээд энийгээ хөгжүүлээд охид бүсгүйчүүдтэй нөө мэддэг юм а тий мэддэг одоо зүйлээ зааж сургаад ч юм уу хэлж яриад тэднээс бас жохон ч гэсэн
тус тийм болох юм бол гэдэг үднэс иймэрхүү одоо нэг тренинг гэдэг одоо энэ юуг л ажиллаулаад явж байгаа байхгүй. За ингээд бүгдээрээ маргааш болтол төр баяртай маргааш хэдүүлээ хаана болцгоо гэхээр үндсийн цэцэрлэгт хүрээлэнд өглөө 7 цагаас болцсон. Би октоотойгоо тэнд гүүн гээд ярьчихсан, тохирчихсан байгаа тийм болохоор өглөө тэнд болцсон. Сүүлийн үед бол манай нийгмийн сэтгэл зүй бол нэг зүйл рүү савхаараа хитрхи идэх савдаг болсон л доо. Тухайлбал залуучуудыг дэмжих хэрэгтэй гэвэл бүр хитрхи туушраад байдаг тийм. Залуучуудыг дэмжихийн тухайд бас учир байгаа. Тэр учир гэдэг нь бол бие хувьдаа бол тийм үү. Би гэхээс улдаар нэгдүгээр тэр хамтуудынхаа үгийг сонсох хэрэгтэй. Дээрээс нь бас өөрийн бодож төлөвлөж явж байгаа энэ одоо шин санаа, шин бодлого тийм үү. Энэ зүйлүүдийг бол харилцан ууж холбож ингээд сүлэлдэж явж ээж яг жинхэнэ одоо бодлого гарах хэрэгтэй. Тэ. Өнөөдөр бол чуулганы нэгдсэн уралдаан хуралдана. Гэхдээ түүний өмнө бол өнөөдөр төрийн байгуулалтын байнгын ороогоор удахгүй одоо их хурлын сонгуул болох ч байгаатай холбогдуулж улсын хурлын сонгуулийн ерхий орооноос одоо улсын хурлын одоо мандатын тоо болон тойргийг тогтоох ийм тогтоолын эсэл орж ирсэн байгаа. Тэгээ үүн дээр бол энэ чинь яг сонгуулийн өмнөх жил, сонгуулийн жил тэгээд үүнтэй холбогдуулж намууд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байна. Манай намын бүлэгч гэсэн бас өчигдөр орой одоо ээлжид бас суралдаанаа хийж бас тодорхой зарчмын зөрүүтэй саналууд гаргахаар яригдсан байгаа. Тэгээ энэ удаагийн парламентд бол одоо парламентын төгсгөл рүү парламент одоо нам эвслүүдийн суудлын тоо маш ойрхон болж ирж байгаа учраас бол өнөөдрийн одоо байнгын хороод болсон чуулганы хуралдаан бол нэлээд ач холбогдолтой болох гол бас чухал болох гол байна. Монголд бол боломж байна. Бид нэр сүүлийн 2-3 жил засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд бол монголчууд дотооддоо бүтээж эхэлж байна. Хуучин бид нар социализмын нөгөө консервны лаз үйлдвэрлэж чадахгүй монголчууд коммунизм байгуулгаад яах вэ гэдэг байсан бол одоо бид нар консервны лаза үйлдвэрлэдэг болчлаа, хадаасаа үйлдвэрлэдэг болчлаа, цементээ дотоодоос ангадаг болчлаа. Барилгын материалын үйлдвэрлэл маш хүчтэй хөгжиж байна. Жижиг дунд үйлдвэрлэлүүнийг дагаад хүчтэй хөгжиж байна. Тийм учраас нарийн мэргэжлийн чиглэлийн одоо ажиллаж байгаа хүмүүс, ажиллах сонирхолтой тийм хүмүүсийн хувьд бол ажлын байр бол байна гэж харж байгаа. Гэхдээ мэдээж одоо амжилттай ажлын байран дээр очихын тулд одоо хувийн мэрэж зарчим буюу чадвархуйн зарчим тэр мэргэжлийн хэрхэн сайн эзэмшсэн түүнчлэн бас үүнийг нь одоо төрөөс бодлогоор дэмжих тийм зайлшгүй шаардлагууд бол байгаа. Ер нь бол боломж байна гэж би одоо харж байна. Мэдээж хүн болгоны мөрөөдөл бол тийм гэгээлэг, гэгэн сайхан тийм зүйлийг бол мөрөөддөг. Бусдын адил надад бол тийм өөрийн гэсэн мөрөөдлүүд байгаа. Гэхдээ миний мөрөөдөл бол цаг үеийн болгонд өөрчлөгдөж ирсэн. Баг багт бол нэлээд одоо далаацтай агаарын гэж ярьдаг тийм мөрөөдлүүд байсан бол одоогор бол мөрөөдлүүд маань бол тийм зорилгын шинж чанартай болж байгаа. Би бол одоо 20 онд тэгнэ 30 онд гэсэн байна те. Тэдэн өөр хүүхдтэй болсон байна. Тэ мэдлэг чадварын хувьд тийм болсон байна. Туршлагын хэмжээнд ийм хоригдлуулсан байна. Тийм үү? За би одоо юу гэдэг чинь буцахтаа ийм зүйлийг их оронтой үлдээсэн байна ч тийм үү. Хувь хүн болон дотооддоо тийм зорилтууд байдаг. Тэдгээр зорилтууд бол надад байгаа. Гэхдээ гол нь тийм зорилготой төлөвлөгөөтэйгээр хөдөлмөрлөх хэрэгтэй тий. Тэр нь өөрөө зөв байх хэрэгтэй, эрүүл байх хэрэгтэй. Тэгжээж энэ бусад хүмүүсийн мөрөөдөл юмтай холилдож, уйлдаж тийм үү. Тэгжээж бас ер нь бол одоо ч хамтын хүчээр л амжилтанд хүрдэг цаг учраас тийм залуучууд нэгээ дэмжиж байж л одоо амжилтанд хүрэн мөрөөдөлтэй хүрнэ гэж хэлмээр байна да. Баярлалаа өнөөдөр ярьсан магаш уу тийм ээ. За баярлалаа. За. Хүн байгаль гэдэг их ойр байвал зүгээр юм уу те. Одоо бол өвчин бол харьцангуй залууцчлаа шүү дээ. Сайн байцгаана уу өглөөний мэнд. За өнөөдөр 4 дахь өдөр яарсан ажил хэлээ эрчимтэй хэлжээ. Манай хүмүүс ихэд өнөөдөр бөөдөнжүүлэх аяныхаа бөөдөг ойч байна. Энэ аяны хувьд бол бид нар гол зорилго бол ерөөсөө орон даяар тий бөөдөө үйлдвэрлэлийг түгээе гэсэн юм зорилго тавьж байгаа. Ялангуяа энэ 3 жил дарааж явагдаж байгаа. Тэгээд яагаад энийг хийх болсон бэ гэхээр хөдөө орон нутагт ерөөхдөө нөгөө одоо юу гэдэг урдаас тээвэрж байгаа импортоор авч байгаа бөөдөө маань маш урт замын тулд учраас айгүй өртөг ихтэй очдог.
Тэгээ өртөг ихтэй очдог учраас голцоо хямд үнэтэй бүтээгдэхүүнд очдог байсан л да. Тэгээ энэ өөрөө нөгөө хэрэгсчийнхаа нөгөө юу эрэлтийг хангахгүй одоо гэдэг амархан эвдрэхтэй. Тэгээд тиймэрхүү юу судалгаа манай дотоод судалгаагаар гарсан. Ингээд энэний юугаар бол ерөөсөө ягаад орон нутгийн хэрэглэгч гэхээр муу юм хэрэглэх хэрэгтэй юм тий. Үндэсний үйлдвэрлэлийнхаа хийсэн чанартай бүтээгдэхүүнийг одоо хэрэглүүлэх ийм зорилго тавиан ажиллаад 3 жилийн үрийг үзэж байгаа. Тэгээд энэний үр дүнд бол бас тодорхой хэмжээний ажлын байрч нэмэгдэж байна тий. Нас юм дээр бол янз бүрийн хязгаар байхгүй. Ажил авахд бол ямар ч насны хүнийг угаасаа янз бүрийн нөө цензур тавихгүйгээр л авч байгаа л та. Тэгээд яг хөө хүнээ цагаас сургаад тэгээ өөрсдөө бас цаашаа яг хөгжөөд ажлыг ажиллаад хөгжөө явцдаг. Цалин үндэсний хувьд бол үндсэндээ бол үнэлгээч системээр явдаг. Хүн үнэхээр ажлаа хийж чадах юм бол өндөр боломжийн цалин авах боломжтой. Ер нь бол Солонгост ажиллаж байгаад ирсэн хүмүүс ч байна. Энэ бас л адилхан яг Солонгост ажиллаж байгаатай адилхан энд ажиллаж болж байна тий. Гэхдээ хамгийн гол нь гэр бүлээсээ хол биш. Одоо гэр бүлтэйгээ ойр тэгээд ингээд энд ажиллахаар бол арай өөр л байна л та. Тэгээд бид нар бол бас тодорхой хэмжээний одоо Солонгост ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол нөгөө цаг наргүй ажилладаг, эрүүл мэндэд золиосол ирдэг бол энд бол тийм байхгүй. Тэгээд огцон цагтаа ажилтаа цугцсан, огцон цагтаа тарцсан. Ер нь бол манай компани ажилчдын хувьд айгүй тийм коллектив үүссэн. Би энийхээ асуудал дээр ингээд туслаа юм. Зүгээр компани зүгээс ямархуу шаардлага, ямархуу боломжийг олж өгөхөөр өнөөдөр энэ нийгмийн баялагдаад болохоор бид нар ажил үйлчлэгээ явуулж байгаа бол ямар ч энд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө нийгмийн дадлаа төлөөд тийм ээ. Тэгээд тодорхой нэг санхүүгийн хэрэгцээ байвал тэрнийхээ дагуу зээлээ авчдаг тийм. Тэрүүгээрээ одоо юу гэдэг өөрийнхөө ар амьдралд хэрэгцээтэй машиныг ингээ авчдаг, орон байрны асуудлыг шийддэг, зээлийн байрандаа орчдөг ийм тогтолцоор ерөөдөө шилжиж удаж байгаа. За анх бол нэг 9-10 хүнтэй байхад бол нийгмийн даатгал төлнө гэдэг бол ерөөсөө компаниудын хувьд бол тий бараг төлөхгүйгээр нуудаг байсан шүү дээ. Миний зүгээр яг энэ компани дээр баримтсан бодлого хүн болго нийгмийн даатгал төлөөч тий дараад нь та нарт хэрэгтэй шүү. Янз бүрийн одоо юу гэдэг хүн чинь амьдралд янз бүрийн тохиолдсон шүү дээ. Тэгсэн тохиолдолд та нарын энэ чинь бас тодорхой хэмжээний нийгмээс одоо юу гэдэг нэгийнхээ өмнө нэгдүгээр төлж байгаа хариуцлага нөгөө талаасаа бол нийгмээс бас тодорхой хэмжээний одоо эрсдлээ даатгсан даатгал шүү дээ. Тийм учраас хамрагдаач гэдэг юм дээр явдаг гэсэн. Тэгээ энүүгээрээ дамжуулаад зээлээ аваад нэг өдөр гараад одоо юу гэдэг машин аваад унтсан гэж хэлдэг юм тий. Нэг өдөр гараад одоо өөрийнхөө хэрэгцээтэй зээлийг аваад зовлон бэрхшээл тулгарлаа гэхэд банктаа очиж уулзаад юм авчдаг гэсэн болцсон юм. Тэр энэ бол бас нэг талаараа давуу юм байна. За эмчлийн хувьд бол нэгдсэн журмаар үнэлэг онцлогоо үзлэгт бүгдийг оруулж байгаа. За энэ дээр бол яг өнөхөр одоо Монгол хүмүүс чинь нэг хинэггүй зам байгаа шүү дээ. Явж байгаа яг нөгөө нэг би энэ болохоо байхаар мэддэг. Тэгэл очиод ингээл янгууд эмчилгээ авахд хэцүү болсон байдаг. За өнөөдөр манай үйлдвэр дээр ирж танилцсан та бүхэндээ баярлалаа. Маргааш уулзъя баярлалаа.